За би ийм гоё эрхэмлэн хайрлах их орон гэд номноос нэг гоё шүлэг олж уншлаа. Эргэж ачхъя. Өтлөж би дүрээ хараад аавыгаа би олж хардаг. Өтлөж би үрсээ хараад өөрийгөө би эргэж хардаг. Хээ нэмсэн магнайгаа ширтээд хэр их ухаарснаа олдог. Хэврэгхэндээ хүний тавилан богинохон гэдгийг олж үздэг. Халамжит сайн ханаасаа ээжийнхээ би ахин мэдэрдэг. Хайртай үрсээ үнэрлээд ижидээ эрхэлснээ эргэж сандаг. Ирсэн зам минь сайхан гэдгийг эргэж үзээд инээж мэдэрдэг. Ирээдүй харин хаана гэдгийг тааж мэдэхгүй ирсхэн алхдаг. Өнгөрсөн одоо ирээдүй гурав энэ бид минь буй. Үтлэж одох өсөх төрөх энэ тавиланд минь үнэн. Өөрийгөө би толдоод өвгдийн дүрийг сандагаа. Өхөөрдөн бяцхан үрээсээ балчирнасаа угийлдэгэ. Цангинсан хүүхэд инээд минь зарцсан юм болов уу сөөжээ. Цайлган цагаан зам минь бараандсан юм болов уу бодлого ширчээ. Цагийн зүв шиг эргэх хүрдэт амьдралд эргэцээр цал буурал хяруутай өвгөн болоод ахин би эргэж харнаа гэдэг ийм гоё шүлэг байна. Немагийн Дүгэрж гэдэг зохиолч байна. Завхан аймгийн Цагаан хайрхан сумын уугуул иргэний нисхийн ерөнхий газрын иргэний нисхийн үндэсний төвийн нисхийн аюулгүй байдал хамгааллын албаны ээлжээ ахлах ඌээ хороон дарга ийм хүн байна. Амьд явахын мянган шалтгаантай хорвоод амьдрахын түмэн шалтгаан буй учир хорогдох тавилан алсрахгүй тулд босож тэмцхийн хүсэл минь амьсгалахын тулд эх орон минь та хамгийн том шалтгаан гинэ. Ийм гоё ном байна. Шүлэг сонирхдаг хүмүүс гэвэл бас гоё олж уншаарай. Гоё шүлгүүд байх шиг байна. Би бас ахаад гоё таалагдсан шүлгүүд байвал та нартай гоё уншиж өгч гинэ. Би бас шүлэг унших дуртай болохоор иймэрхүү ингээд гоё шүлгийн ном таалдан бод уншдаг. Тэндээсээ гоё шүлгүүдийг нь гоё уншиж нийтлэнэ. Нилээн гоё шүлгүүд байх шиг байна.